Сайхан амарсан уу бүгдээрээ? За өглөөний минь баярлалаа сууцгаа хөлтөөдөө. За багш нь Завхан аймгийн Элдв очрын нэрэмжит Чанман Эрдэнэ цогцлбор сургуулийн баг боловсролын багш Алтан Чож байна. Өнөөдөр ингээ хүүхдүүдтэйгээ хамтдаа математикийн хичээлийг явуулъя. За багш нь эхлээд хичээлийнхаа дэгийг танилцуулъя. За хосоороо хамтарч ажиллах учраас цагаа маш сайн барина. За тэгээ бие биедээ яана гэж байна. Тусланаа бид нэр өнөөдөр. За багш нь нэг болсон явдал хүүхдүүдтэй ярья. За эмээ ач охин хоёр явж байлаа. Тэр хоёр цахилгаан барааны дэлгүүр орсон гинэ. Тэгтэл эмээ ач охин хоёр гарч ирээ маш их баярлалаа. Тэгвэл баярлал гараад ирлээ. Яагаад гэсэн юм бол юу гэж бодож чинь та нар маань. За хэлээд байгаарай. Яасан юм бэ? За чөлөөтэй хэлээд байгаарай. Хямдарсан өөр юу гэж бодож. Өөр юу гэж бодож байна нөхдөд. За хэлээрэй. За өөр юу гэж бодож байна. Өөр юу гэж бодож байна. За. Өөр цэцгэнбараа авчихсан саналаа нийлүүлж нэг гэр бүлтэй ирдээ. За тайд нь их гой санаанууд хэллээ. Тэгвэл цөмөрөө яагаад энэ эмээ ач охин хоёр баярлсан юм бэ гэдгийг нэг бодлогоор яах нь тайлцгаая. За багийн ахлагч нарыг урьж эндээс дуртай даалгавраа сонгоод авна багийн ахлагч нар. За гараарай. За энэ уртлаас нь авна шүү. Уртлын 6-аас л авна шүү. За бас ууч. За багийн ахлагч нар суугаад багш нь даалгавар гүйцэтгэх аргачлалыг шар цаасан дээр бичсэн байгаа. Эхлээд аргачлалаа баг дотроо маш сайн уншиж өгөөрэй багийн ахлагч нар. За аргачлалаа аваад уншия. Энэ шар цаасан дээр аргачлал байгаа. За чанга дуугаар уншиж өгөөрэй баг дотроо. За уншаарай. За уншаад өгсөн үү? Уншаад өгсөн үү гадаа? За уншаад өгсөн. За аргачлалаа уншсан бол бодох хугацаа 5 минут. За ихтэй. За дэвтрээ нээгээд он сараа тавиад бодолтоо дэвтэр дээрээ явна. За хосоороо хамтарч ажиллана. Бодлогоо уншиж өгсөн юм нөхөө баг дотроо. За яагаагүй энийг та хоёр аваад уншиж болно шүү дээ. За багшаасаа тусламж хүсэх юм бол гэрлэн дохиогоо хэрэглээрэй. За хосоороо юм хоёулаа хоорондоо яаж бодохоор юм хоорондоо. За дууссан хүүхдүүд багштай дохиогоо өргөж мэдэгдэн шүү. Тэгээ хостоо туслана. За сайн. За хостоо туслаарай. Дууссан уу? За дохиогоо багштай өргөн. За тэг хостоо туслана.
За хостоо туслаарай. За сайн хостоо туслаарай. За багтаа туслан тоо. За хостоо туслаарай. За бүх хосууд дууссан болвол багада нэгтгэлээ хийн шүү. Багийн ахлагч удирдах шүү. За. За туслая багш. За яа. Цаасан дээр нэгтгэлээ хийн тий. За 13 дугаартай хүүхэд дууссан бол баг дотор ажиллаж болно гэдэг. За. Хостоо туслаарай. За хостоо туслаарай 3. Дууссан. За тэгвэл дууссан бол баг дотор. За. Нэг л аргаар явуучих. За баг дотор. За одоо баг дотроо нэгтгэлээ хий. Бодох хугацаа маань дууссан учраас багийн ахлагч нар удирдаад баг дотроо нэгтгэлээ хийн шүү. За. За эндээс цаас аваад багийн ахлагч цаас аваад одоо хоорондоо ярилцаад хин хідэн аргаар ботсон байна. Хідэн арга наана бичгээр юм гэдгээсэ. За даахгүй аргуудаа асуу. Хид арга байна. Асуухад багаас. За та хурдтай. Палмастраараа бичээр өгтүүдээ том бичсэн шүү. За зүт. Палмастраараа дараагийнх нь палмастраараа явуучих юм дээ. Том бич. За жоохон хурдтай яваа. За 2 дугаар баг арай дуусаагүй юм уу? Нэгтгэл рүүгээ орох арай болоогүй байна уу? Тэгвэл бичээчтэй өгчгүй. Тэр бичээчтэй өгчгүй. За. За багийн ахлагчтай аргуудаа хэлж өгөөд тэгээ тэр аргаасаа яах нь давхцахгүй аргуудаа л бичэн шүү, тийм ээ? За танах дууссан уу? За байрлуулчих танаа баг. Дууссан учраас байрлуулчих. За бол наатаал гаргаа байрлуулчих юм дээ. За. За одоо энэ аргаар биччих. Тэгвэл энэ хамгийн олон процент аргаар болсон юм байна тий. Тэгвэл тэр аргаар биччих танах. За. За дөрөвдүгээр баг нэгтгэл рүүгээ орсон уу? Багийн ахлагч оюун жаргал нэгтгэл рүүгээ орсон уу танаа баг? За. За наатаа бичих болчих юм дээ. Болно. За хүүхдүүдээ нэгтгэлийн хугацаа дуусахад 1 минуттай уншаа. За одоо юм. Энд болно шүү дээ. Энийг тавьчих болно шүү дээ. Өөр арга байхгүй бол зөрүү ячих шууд бодолтой биччих. Энийг болохоор үгээрээ тайлбарлчих юм даа өөрсдөө гараад. За байрлуулаарай. Өөрийнхөө багийн эхлээд сугалсан бодлогоо доор нь бодолтой нааш мэдээ. За сугалсан бодлогоо аваагаад. За хүүхдүүд дууслаа. Самбарт байрлуулах шүү. Хэдгээр баг үлээ? За багш.
За тайлбарлагч. За бодолтой эхлэв. Бодолтой аваа. Бодолтой аваа. За болгоомжтой байхгүй бол. За хэдээр бодлоо? За 6 2 За тайлбар руу оръё. За өөрийгөө танилцуулаад бодолтой тайлбарлана минийх үү. За. За. Бодгоо уншаарай эхлэв. За хэдэн аргаар бодсон танаа баг нийтдээ. За. За. Энэ бол зүйтэй. Баярлалаа. За баяр хүргэе. За дараагийн багийн тайлбар өгсөн. За чи заа. За. Жохон чанга. Тэгвэл 20 мянган төгрөгийн үнэтэй бараа 8 мянган төгрөгөөр хэмжүүлжээ. Бараагаа хэдэн хувиар хэмжүүлсэн гэсэн асуулт таарсан. За бодлого байсан. За хурдан тайлбарлая. 20 мянган бид зөв цагаар 1% авсан. Зөвтэй. Тэгээд 1% 8 мянгаар 1%-тай хуваагаар 40% авсан. За 40% яасан байна. За баярлалаа. Баяр хүргэе. Зоригтой. Жохон чанга тайлбарлаарай. За минь явах. За сууч. За. Оо зүсээ. Тэгээд бид нар болохоор нийтдээ нэг арга болсон. За. Тэгээд хямдсан үнэ өгцөн бүрдээ хаваач. Тэгээд 100 үржүүлсэн. Оо нөгөө аргачлаа бичсэн байна тийм ээ. Баярлалаа. Баяр хүргэе. За. Өөр багуу тайлбарлах уу? 5 дугаар баг. Тайлбарлаагүй багуу тайлбарлах уу? За гараад. За хурдлаарай. За. Манай ихэнх бараандаа 40% хямдрал зарчээ. Харин нөгөө нэг хэдэн өндөр хэмжээсээр гэсэн батлаарсан. За. Бид уус хагаа 100%-аар 1%. Дараа 1% өгсөн зүйлээ өгүүлээд 40% авсан. За баярлалаа. Баярлалаа. Баяр хүргээрээ өгчээ. За эднийх маш гоё зэгцтэй байсан байна тийм ээ. За дараагийн баг. За. Илүү гараад бараа 8% өгсөн бол барааны анхны нэг болсон. Зүтэй. Тэгээд манай дөрөв гараад. Зүтэй. За нэгийг тайлбарч. Эдний хоёр баг бодоогүй арга байвал яг нөгөө багуудын бодоогүй аргыг тайлбарлаад бүр сайн шүү мэдээ. За. Багш нь энэ арга таалагдаад байна. Энийг тайлбарлаач. Зүтэй. Тэгээд хэмжсэн үнэ артемтэйгаа үржүүлээд Хэд гарсан? 20 мянга. Энэ 20 мянга юу вэ? Уултаа буюу анхны үн. Баярлалаа. Эндээс их гоё арга харж ирдэг. За баярлалаа. За хүүхдүүдээ энэ дээр ямар төрлийн бодлогод гараад ирвэ?
За, юуны бодлого юм бодлого бидний сайн бодсон бодлого. За, өөчтэй хитэн төрлийн бодлого гараад ирв. За. Сайн. Процентын 3 төрлийн бодлогыг яасан бэ? 6 баг 2-2-оор авчижээ. За, тэгвэл багш нь сая Цахмын аймгаас ирэхдээ нэг мэдээлэл авч ирлээ. За, сонсоорой. Манай Цахмын аймагт 2016 он гараад бензиний үн 2000 байснаа тодорхой хувиар хямдаржээ. Тэр хувь нь одоогоор мэдэгддэггүй. За, тэгвэл хүүхдүүдээ багштай туслая. Цагаан самбараа ашиглана шүү. 2000 төгрөгийн 10% нь хэд вэ? Цагаан самбар дээрээ бичээд багштай өргөд харуулаарай. Маш хурдан. 2000 төгрөгийн 10% нь хэд вэ? За, хурдтай цагаан самбар дээр бодолт хийхгүй зүгээр л багштай 10%-ийг л мундаг баярлалаа. 10% шүү. 10%. Зүйтэй. За, сайн. За, эдний хоёр баг маш сайн. Сайн. За, илүү багш нь. Зүйтэй том бичээрэй. Зүйтэй. Сайн байна. За, өргөөрөө самбраа зүйтэй. За, багш нь тэр 4-р багийг харъя. Зүйтэй. Энд арай нэг өөр гарцсан байна шүү. Зүйтэй. За, баярлалаа. Тэгвэл за самбраа цэвэрлэе. Маш богино хугацаанд. За, 2000 төгрөгийн бензин 20% хямдрээ. Хэдэн төгрөгөөр хямдрах вэ? За, хурдан бичээд өргөөрөө багштай. 20% хямдарсан. За, бичээд өргөөрэй. 20% шүү. Зүйтэй. Сайн. За, маш сайн. Зүйтэй. Сайн алдаагаа зассан. Сайн байна. Зүйтэй. Нөгөө багш руугаа бичсэн талаа харуул. Зүйтэй. Зүйтэй. Сайн. Маш сайн. За, сайн байна. За, тэгвэл хүүхдүүдээ өнөөдөр цөмөөрөө өнөөдрийн хичээлээрээ бодлого зохиож болох нь уу? Болно. Тэгвэл өнөөдөр цөмөөрөө бодлого зохиоё. За, өнөөдрийн бидний хичээлийн сэдэв юу байх нь вэ? Бодлого зохиоцгоё. За, сэдэв өччих. Бодлого зохиоцгоё. За, хичээлийнхаа зорилгыг хүүхдүүдэд уншаатгаарай. Бодлого зохиоцгоё. За, зорилгоо нэг сайхан уншчих бүгдээрээ. Уншаарай. Юу гэж вэ? Сайн. Өөрсдөө зохионо, тийм ээ? Өөрсдөө зохионо. За, багийн ахлагч нарыг урьж гин. Тэндээс дуртай өнгөө сонгоод баг дотроо яах нь вэ? Ажилланаа. За, багш нь аргачлалын үгээ. Багийн ахлагч нар суугаад аргачлаа багийнхандаа уншиж өгнө. За, цаашаа. За, дараагийн багтаа дамжуулчих. За, дараагийн багтаа дамжуулаарай. За, эхлээд аргачлаа чанга уншиж өгөөрэй. За, ажлын хуудсыг багийн ахлагч нар тараагаад өгчөөрэй. За, багшийнхаа саяын хэлсэн мэдээлэл дээр бодлого зохиож болно. Өөрөө бас яах нь өгөгдлөө хараад өөрөө бас бодлого зохиож болно. За, бодлого зохиосон бодлогоо ажлын хуудсан дээрээ бичээд доор нь бодолтоо хийгээд дэвтэр дээрээ наачна. За, эхлээд нэг аргаар явчаарай мэдөө. Зөвхөн нэг аргаар явчих шүү бодлогоо. Олон аргаар бодлого нэг аргаар л бодчоорой. За, бодлого зохиох хугацаа бодолттойгоо 5 минут. За, багш нь минутаа харлаа. За, бодлогоо зохиосон 2 хос багштай гэрлэн дохоогоороо яах нь мэдэгдэн. За, хосоороо яар. Одоо дандаа хосоороо хийн. 2 хос нийлээд нэг л бодлого зохионо. За, ярьж байгаа зэрэг бичээрэй. За, манай 2 хос эхлээд энэ дээр бодлогоо зохиогоо бичнэ мэдээ. За, хосоороо. За, юу гэсэн бол зөв эндээс эхэлж штэ бензин 2000 төгрөг байв. Дараа нь хэдэн төгрөгөөр хямдрав. Хэдэн хувиар хямдарсан бэ? За, хоёулаа бичээ. За.
Багшаасаа тусламж авал дохиогоо өргөөрэй. За марлаа. Хостой гоцог хоёулаа ярьж байгаа нэг бодлого. Юу гэсэн бэ? Бог байж болох нь багштай та хоёр нэг санаа хэлээч. Юу гэж чинь. Тэгэхлээр хэдэн төгрөг байсан гэж чинь. Өөд дууг үнэ 2000 төгрөг байсан. Хэдэн хувиар хямдарсан байж болох нь? 17 хувиар яасан хямдарсан. Тэгвэл хэдэн төгрөгөөр хямдарсан бэ гэж болно. Тийм ээ. За тэгээ. За. Тэгээ эндээ зохиогоо бичиж чинь хоёулаа цуг. Тэгээд доорн бодолтой хийчих. За. За дөрөвдүгээр баг ажлын утсан дээр яв. Энэ ажлын утсан дээр явна шүү дээ. Зөвхөн энэ хоёр эхэлсэн байна. За та хоёр бодлого эхлээд яг. За эндээ уусаа ярьж байгаа. Цуг хоёулаа зэрэг бич, хоёулаа зэрэг бич аа. Нууцд хоёулаа зэрэг бич шүү мэдээ. Эндээ яачих юм бодлого ячаа болж чинь та хоёр сайн байна. Зөвхөн за тэнд хос байхгүй. За багш нь тэнд туслая. За яасан бэ? Зүйтэй сайн байна. Хямдрал зарлжээ. Хямдарсан үнэн хэдэ? 340 бол юу болох нь? Анхны үнийг ол. Заас. За 19-20 дууссан юм уу? За тэгвэл Багдаа туслаа шүү мэдөө. Дохиогоо өргөөд Багдаа туслаарай. За та хоёр дууссан. За Багдаа тусал. 31 32 дугаартай хүүхдүүд Багдаа туслаарай. За босоо чөлөөтэй. Оо сайн. За хостой туслаа шүү. Хос дууссан. За Багдаа тусал. Танах хэвээр мундаг бай. За 33 34. За энэ хоёр найз дээр тусалж. За танаа баг ерөнхийдөө дуусчихж байгаа юм байна тий. За тэгвэл багийн ахлагч удирдаад цагаан цаасан дээрээ нэгтгэлээ хийч. Одоо бүгднгийнх нь бодлогыг эхлээд уншвал мэдөө. Тэгээд хамгийн гоё бодлогоо самбарт наагаад бодолтой яах нь тайлбарлал шүү. За биендээ бодлогоо уншиж өгөөд хүүхдүүдээ хамгийн гоё бодлогыг, хамгийн гоё сонирхолтой бодлогыг самбарт наагаад бодолтыг яах нь бичиж тайлбарлал шүү. За уншиж өгөөд агаарай. За уншиж өгөөд бичихгүй бодлогоо бичихгүй. Тэр хүүхдийнхээ авчи шууд наач. За уншаарай. Гой бодлого зохиосон байгаа. Уншаад агаарай. За бодлого бодох зохиох хугацаа дууслаа. За нэгтгэл 2 минут. Нэгтгэл 2 минут. Бодлогоо бичихгүй шууд наач нь бодолтой л бичнэ. Бодолтой л бичнэ. За одоо ярьж байгаа хоорондоо сайхан ярьж байгаа бодолтой бичнэ. За 2 дугаар баг нэгтгэл рүүгээ ороорой. Нэгтгэлийн хугацаа эхэлсэн шүү. За 3 дугаар нэгтгэл рүүгээ орно шүү. За хэний бодлого хамгийн гоё байсан? За энэ бодлогоо сонгосноо. Тэгвэл өгүүлбэрээ бичихгүй. Эннийгээ самбарт наачаа одоо бодолтой яах нь бичин. За тэгээ ярилцаа. За 4 дугаар баг.
Үгүй энийг зүгээр самбар тусна. Энэ дээрээ л сайхан бодолтой бичиж. За болцсноо. Хэний бодлого хамгийн гоё юусэн, хамгийн сонирхолтой юусэн бэ хүүхдүүдээ? Сонгоцсон уу? Зүйтэй тийм дээ. За болсон. За багшин туслая. За хэний бодлого хамгийн гоё юусэн? Энэ дээрээ бодолтой л бичих юм дөө. Энийг бол тэндээ шууд авчи наа чинь. За бодолтой ярьж байгаа бичиж. Одоо багаараа ярьж байгаа. Тик хоёр аргаар бичиж болно. Хоёр аргаар ботсон юм уу танах? Бодож байгаа. Хоёрыг яаж таа? Яахан тэгвэл нэг л аргаар бичихгүй юу? За танах дууссан уу? За байрлуулъя. За багийнхаа дор явж байна. Зүт. За тай. Тэндээс юугаа. За нэгтгэлийн хугацаа дуусч байна. За гараарай. За нөгөө хамгийн таалагдсан бодлогоо энэ дээр нь авчраа наач. Аль бодлого хамгийн их таалагдсан. За наад. Энэ дээр. За өөр тайлбарлаж сонгоно юм дөө. За бодлогоо байрлуулъя хүүхдүүдээ. За 3 дугаар агийн бодолт хаа байгаа вэ? Доор нь бодсон юм уу? За 2 дугаар баг хурдлаарай. За багуу тайлбарлагчудаа сонгоод ийшээ гаргачих самбарын урд. За гараад. За бүгдээрээ найзуудыгаа сонсох уу? Их гоё сонирхолтой бодлогонууд зохиож исэн багш нь хүртэл бас их сонсомоор санагдаад байна. За өөрийгөө танилцуулаад бодлогоо уншаад бодолтоо тайлбарлана. За. Намайг Гүрэж Адам гэдэг би 1-р багийн гишүүн. За танаа багаас хамгийн сонирхолтой бодлого. За уншаарай. Бодлогоо ихлээ унш. Энэ бүрийн бараа 20,000 төгрөгийн үнэхээр нисэр Канадаас хатад 340 төгрөгөөр хандсан. Бас хэдэн хувиар хандсан бэ гэж бодсон. 20,000 төгрөгөөр гэдэг 340 хэдэн хувиар 340 төгрөгөөр За баярлалаа. Баяр хүргэе. За дараагийн багийн гишүүн. За тайлбарлаарай. За бодлого уншаарай минийх үү? Сонсоорой. Өдрийн нам хэмээж 340 төгрөг басна. Өдрийн нам анх хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ гэж бодсон. За. За чанга. Нэг хувиар 100 төгрөгөөр өргөж анхны үнэ гаргасан. За анхны үн хэдэн төгрөг байсан? Баярлалаа. Гоё бодлого байлаа. За баяр хүргэе. Аливаа гоё урамтай. Ийм гоё тайлбарж явах чинь. Зүйтэй. За тайлбарлаарай. Тэгвэл баланда 17 сая буюу 340 төгрөг хэмжсэн ба барааны анхны үнэ гаргасан. Зүйтэй. За. Тэгээд 340 төгрөгөө 17% байгаа. Нэг хувь нагцаа. Нэг хувьд оногдох үн яасан? Гарсан. Зүйтэй. За. Нэг хувиар 100 төгрөгөд анхны үнэ гаргасан. Анхны үн хэд байсан бэ? Баярлалаа. Амжилт хүсье. За дараагийн тайлбарлагч. Бид нар огцон
надад нооттой бодлого ирсэн. За. Бидний зохиолсон бодлого болохоор номны үн 20,000 төгрөг байснаа 17%-аар өсөв. Тэдэн төгрөгөөр өссөн байсан. За. Оо бүр гоё нэмэгдүүлсэн байна шүү дээ, тий? За. Тэгэхээр нэг аргаар бодсон. За. Тэгээд өгөгдсөн уг тоогоо 100 хувааж өгөгдсөн процентод өржүүлж 340 төгрөгөөр өсснийг гаргасан. Оо баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн тайлбарлагч. Бид нэр барааны өмнө 20,000 төгрөг гэжээ. Бараанда 17% хямдрал татав. Бараа хэдэн төгрөг болсон бэ гэдэг нөгөө Бодлого. Зүйтэй. Тэгээд бид нэр уг тоогоо Ямар аргаар бодсон юм бэ? бид нэр процентын аргаар Пропорцийн аргаар. Оо сайн. За. тэгээд бид нэр уг тоогоо 100% хуваагаад 1% болсон. За. Тэгээд дараа олсон тоогоо 17%-аар өсвүүлээ. 340 төгрөг. Хөр яасан? Хямдарсан. За баярлалаа. Пропорцийн арга, пропорц зохиосон. Гэхдээ аргаа яасан бэ? Ариун өөрчлөлт бодсон байна шүү. За дараагийн тайлбарлагч. Бензиний үн 2,000 төгрөг байв. 340 төгрөгөөр хямдрав. Хэдэн процентаар хямдарсан бэ? Зүйтэй. За. Тэгээд бид нэр процентын аргыг За. За. тэгээд өгөгдсөн тоогоо 100 дэмжээ. Зүйтэй. Тэгээд дараа нь 2000-аа яасан. тэгээд дараа нь уул тоодоо Зүйтэй уул тоондоо хуваасан чинь хэдэн процентээр хямдарсан байна? 17. Оо тий 17%-аар яасан байна. Хямдарсан. Баярлалаа. Баярлалаа. За тэгвэл эндээс тооцоодод хийгээрэй. Захын аймагт бензин он гараад хэдэн хувиар хямдарсан байна? 17%-аар хямдарсан байна. Одоо тэгвэл манай Захын аймагт бензиний үн хэд байгаа болоо? 2000 байсан. 17%-аар хямдраад 340%-аар 340 төгрөг хямдраад шүү дээ. Одоо хэд байгаа болоо? Оо баярлалаа. Баярлалаа. Манай Захын аймагт одоо бензиний үн хэд байгаа гэж байна? 1660 төгрөг байгаа гэж байна. Маш сайн. Маш сайн. За тэгвэл ингээ харсан чинь 5 баг нь хямдрал зарласан бодлого сонгожээ. Нэг баг нь болохоор яасан байна? Оо үн бас яасан байна? Зарим тохиолдолд нэмэгддэг штэ тий? Бидний хэрэгжилжсэн өмнө авч ирсэн үннээсээ дараа нь очиод авахтал нэмэгдчихдэг. Одоо тэгвэл яг амьдрал дээр нэмэгдээд байгаа зүйл маань махны үн яагаад байгаа вэ? Ойрдоо бас жоохон нэмэгдээд байгаа. Тэгвэл дандаа хямдралтай зүйл байдаг байх нь амьдрал дээр. Үгүй штэ хүүхдүүдээ. Тэгвэл за эргээд бодъё. Энэ ач охин эмээ хоёр яагаад тэгээ баярлцсан юм? Яагаад баярлсан? Та нар юу гэж бодоо энэ? За яг үн хямдарсан учраас. Оо зүйтэй. Өөр. Хямдрах төгрөг цовроо. Тийм тэр тохиолдолд энэ хоёрт яасан байна? Таарсан байна шүү дээ. За миний охин. Энэ ач охин хоёр боломж олсон. Оо маш гайхалтай. За чиний санааг сонсъё. Зүйтэй. Тийм заавал цахилгаан бараа авах албагүй шүү дээ тий? Махны үн чимдэр. Тэгвэл бидний амьдралд хямдрал маань яах нь бас баяртай зүйл авчирдаг байна. Мэдээж миний хитвчнээс гарч байгаа мөнгө маань яаж ийн? Баг гарч ийна гэдэг чинь бас л яаж ийн? Болж шүү дээ тий? Бас л гоё боломж байна. Үлдсэн мөнгөөрөө би өөр юм авчин тий? За тэгвэл одоо багш нь ангид нэг бодлого зохиолгоё. Та нар маш гоё зохион шүү. Өнөөдөр манай ангиг нь 36 хүүхэд ирэх ёстой байсан юм. 36 хүүхдээс. За багшигаа оруулаа 36 гэчээ. Тэгэхгүй тэнд нэг хүүхэд ганцаараа хос байхгүй учраас багштайгаа яах нь 36 байлаа. За хичээлийн явцад манай ангийн 50% нь маш хурдтай даалгавраа цагтаа гүйцэтгэлээ. Хэдэн хүүхэд амжилттай даалгавраа гүйцэтгэж чадсан бэ? За цагаан самбар дээрээ бодолт хийхгүй шууд багштаа чэжээрээ тооцоолоод өргөөрэй. 50% амжилттай. Зүйтэй. Сайн байна. За харъя. Оо зүйтэй. Оо сайн. За энийг цасаараа миний охин цасаараа. Зүйтэй. Сайн байна. Оо зүйтэй. Оо сайн. За мундаг байлаа. Зүйтэй. За тэгвэл энэ бодлогыг, энэ өгөгдлийг өөрчлөөд нэг бодлого багштай хэлж өгөөч. Ангийнхандаа төвшүүлээч. 50% нь тэгвэл 18 хүүхдэн болвол жоохон өөрчлөл л да. Яаж өөрчлөж болох вэ? За миний охин хэлээрэй.
Зүйтэй. За хэдэн өнд бүгдийг хийсэн бэ? Цагаан самбар дээр багштай. Харуулаарай. Оо сайн. Зүйтэй. Сайн. Зүйтэй. Сайн байна. За би тэгвэл жоохон өөрчилчихье. За багш нь тайдын даалгаврын гүйцэтгэлийг тэмдэглэж явах явцад 36 хүүхдийн маань 75% нь маш сайн даалгавраа гүйцэтгэлээ. Хэдэн хүүхэд даалгавраа маш сайн гүйцэтгсэн бэ? За бодоорой. 75% шүү. 50% нь 18 байсан шүү дээ, тий? За жоохон бодоод. 75%. Зүйтэй. Сайн байна. Оо сайн. Өстө мундаг. Оо мундаг. За. Оо зүйтэй. Сайн байна. Оо сайн. Өстө сайн. За тэдний багийг харъя. Зүйтэй. Дөрөвдүгээр багийг харъя. Зүйтэй. Сайн. За нэгдүгээр баг маш сайн амжилттай шүү. Зүйтэй. Сайн байна. За өстө сайн. За тэгвэл хүүхдүүдээ өгөгдөл ашиглаад процентын 3 төрлийн бодлогыг зохиож болдог байх нь уу? За та хэд мань хүндрэл учраагүй юу? За тэгвэл их сайн байна. За тэгвэл бүгдээрээ гэртээ очоод, ангидаа очоод холбоотой бодлогыг яах нь уу? Зохиож бас болдгийм байна, тийм ээ? Болдгийм байна. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ хичээлээ дүгнэе. Процентын бодлогыг бодоход, зохиоход хамгийн гол нь юу чухал юм бэ? Юу гэж одоо та нар хамгийн чухал зүйл юу байдаг юм бэ? За хэлээрэй минь. За өгдлөө сайн харах юм байна. Өөр. За хэлээрэй. За зүтэй тэрүүн нэг чухал байсан тийм ээ. За өөр юу гэж бодож чинь? Зүтэй. За тэгвэл бидний нэгдүгээр алхам буюу амжилтын шалгуур маань бид нар эхлээд процентынхаа бодлогыг ялгаад яасан? Бодсон. За дараа нь яалаа бүгдээрээ өгөгдөл ашиглаад процентын бодлого зохиод чадсан. За тэгээ сүүлд нь энийгээ бүгдээрээ тайлбарласан уу? Тайлбарласан. За одоо бүгдээрээ хичээлээ үнэлье. За энэ асуулгын дагуу. За юу гэж байна? Өөрийгөө үнэлээрэй хүүхдүүдээ. За өөрийгөө үнэлээ. Зүйтэй. За энэ дээр саналаа ял. Эхлээ өөрийгөө үнэлье. За юу гэж бодож байна? За үнэлээрэй минь охин. Зүйтэй баярлалаа. За. Баярлалаа. За өөр үнэлэх юм. За. Баярлалаа. Ямар гоё. Зүйтэй ямар гоё өөр байна. За тэгвэл багш нь тайдаг богинохоо хугацаанд үнэлсэн. За би бодлого зохиох дээр за 1-2 дугаар хос, 3-4 дугаар хос босоод байгаарай. 19-12 дугаар хос, 31-32 дугаар хос, 33-34 дугаар хос, 35-36 дугаар хосууд маш богино хугацаанд амжилттай бодлого зохиож бодож чадсан учраас та нартай их баярлалаа. За баяр хүргэе. За суугаарай хүүхдүүдээ. За тэгвэл бүгдээрээ өөрсдийнхээ дугаарыг эргүүлээд хардаа багш нэг сонирхолтой даалгавар ард нь нааж өгсөн байгаа. За уншаарай. За гэртээ очиод аав ээжээсээ хос сонгож болно, ангидаа сонгож болно. За тэгээ наа тоглоомоо яах нь вэ? Тоглоороо их гоё сонирхолтой бодлогууд байгаа. Хичээл дууслаа, хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. За ажлын хуудас дэвтэр дээрээ наагаад за өөрийнхөө бүх зүйлийг аваад багшийнхаа тавьсан зүйлийг үлдээгээд ангиасаа гарч болно. За баярлалаа. Амжилт хүсье хүүхдүүдээ.